Өнөөдөр ярьснараа баахан зураг зурсан. Эхлээд туршилтын байдлаар жоохон мангар инээдтэй юмнууд зурж агаад сүүл рүү учрыг олоод эхлээд ингээд урал хүрээлэгчээр дүрс гаргачвал тэрэн дээрээ давхарлаад зурхад арай амар санагдсан. Цээж гарны хэсэг ийм болсон. Гоён дээр зурхад бол өстой дэвтэр дээр зурж байгаа юм шиг л амар байсан. Онцг нь би өөрлөгөө харуулад ингэж зураад байхаар зогсохоор нөгөө зурсан зураг маань доош харчаад байсан. Хэнааныхаа 5-ыг унгаагаад иймэрхүү улаан туяатай борон гарч ирсэн. Энэ үсийг санаж байгаа хүн буюу энэ бүр амар хүнд байхгүй юу? Нэг өдөр байтугай нэг цаг ч зөөхөд хэцүү заяа. Тийм болохоор би тайрахаар шийdzээ. Үзүүрийн шингэлдэг айчаар үзүүрлээд. Энэ сүрдүүрүүд миний хүс шүү. Үлцэн үсээр нь харин би юу хийсэн гэж. Эхлээд толгоонд зүг болтоо тогтооч. Тэнгүүтээ жижиг эрзэн ашиглаад bubble braid хийсэн. Bubble braid хийжсэн хүмүүс ер нь зовлонгийг мэднэ штэ. Амар хийхэд цаг ордог. Тэгснэ буцаага тайлахад бүр их цаг ордог. Ингээ хийчихвэл харин гоё амар юм билээ. Уртлын үсэндээ зүөх гээд ийм жижигүүдийг бас хийсэн. Саний сар би ээж амартаа аваад баахан гараараа юм хийсэн байхгүй. Шупост хийсэж би ингээ дагаж хийсэн туториалуудаа ингээ бүгдийг оруулсан баг. Энэ чокрыг хийсэн. Өмнө би чокер хийхдээ ингээд утас зүгээр хийсэн чинь хүзүү амар нухаад. Тэгэхээр энийг би зөвхөн халуун цав гэдэг лөө. Тийм. Халуун цав ашиглаад энийг хийсэн. Энэ зургийг зурсан. Акрилаар зурсан. Ийм гоё ягаан бантыг хийсэн. Ийм хавчаартай. Нэр ийм юм бас хийсэн шүү. Содон левч гэж байсан. Артлаа. Энэ ягаан жокерт хоцолж байгаа үстэй. Энийг бас би гараар хийсэн. Ингээ ачааш тагаа нийлээд 3 бас. Энэ жоохон ядсан мангар юм болсон. Оцтой номны авчир. Номныхоо гол руу энэ уяаг нэгээд. Энэ нэмгний уншиж байгаа хэсэг үгээд. Цүн хөрөөгөө үедээ зүгээр ингээд маягсмаар юм. Номоо ингээд түншиг болоод өрчөв. Сүүлд би бас онлайн ноёдлын сургалтанд суугаад бид ийм ойд сурсан. Хамгийн ихэнд бодож гоё сурсан. Доогоор энэ цацгийн би зүгээр өөрөө мэдээ цаагаад байцсан. Яг ижлэх материалаар ийм хөд байсан. Давхарлаж өмсөн ч өөрхөн байгаа. Ийм том юунд болсон. Гараар хийсэн банттай авчаар. Намайг зүгээр шинэ бэлэн юм задлаа сууж идэг гэж бодсон бол буруу бодсон байх шүү. Намны найзынхаа төрсөн өдрөөр хар цагаан улаан өнгөнд дуртай юм чинь гээд хар тооцон дээр цагаан тур хадаад тэгээд юм төмөр авчаартай, төмөр шигтгээтэй гинжтэй, бас юм том загалмаатай гоё авчаар хийж өгсөн.